Hey what's up. За өнөөдрийн reaction парагаар ямар ч гэсэн нэг сонирхолтой дугаарыг онцлоод хий гэж бодлоо. За тэгээд ямар ч гэсэн тэрнээс өмнө бид бүхэн нөгөө нэг Пужин Баярагийн ямар ч гэсэн нэг галзуу нав шимэх уран бүтээлэг бас үл reaction хийсэн ба. За тэгээд удалгүй байжсэн чинь бас сонирхолтой юмнууд гарч ирлээ. Тэрийг бас өмнө нь хараатгая. За ингээд өнөөдрийн reaction параар орцгоё. За ямар ч гэсэн Пужин Баяраа концерт 9 сарын 14-нд Төв цэнгэлд хүрээлэн гэсэн пострыг бол өчигдөр Rocket Band хуудснаа Facebook хуудснаа бол харсан. Тэгээд удахгүй нөгөө нэг тоглолтоо хийнэ гэдсэн тов нь гарсан байна. 9 сарын 14-нд бол бут авах нь байна. За хичээлийн шинэ жил эхлээд 2-7 хоног дээр Монголд бол Төв цэнгэлд хүрээлэн дахин нэг бүр нурааж дахин сэргээн босгохоор Пужин Баяраа бол ажиллаж байгаа. За сүүлд одоо хизээ тоглосон. Тэгээ ямар нэгэн тоглолт би зөв санахгүй байна. Тэгэхээр энэ бол бүр гал юм болно ах гэж бодож байна. За тэгээд нөгөө нэг дөрвөн бид нар нөгөө галзуу навш гэж хэлээд байдгийнх нь утга учир нь юу вэ гэхээр бас Rocket Band Facebook хуудснаа бол нэг галзуу навш клипэн дээр бол ороогүй хэсгүүд гэдэг 1 минут 13 секундын бичлэг байна. Энийг тэ бүгдээр харъя. Инк гэж. Ингэж. Яа энэ хэсэг нь гоё те бас. Ой. За ахыг яачсан. Ахыг яачсан чи. За ямар ч нэг тийм bloopers юм шиг байна те. Bloopers-ууд орсон байна. За тэгээд ямар ч нэг тийм ороогүй хэсгүүд гэхэд бол яг тайчгүй. Яг зүгээр юуны л клипний синүүд байна л да. Okay, no problem. Ямар ч зүгээр Rocket Band сүүлийн доонууд бол үнэхээр угасаал галзуу байдаг. Тэгээд хоёр галзуу навч нийлсэн гэдгийг бид бүхэн сайн мэдэж байна. За өнөөдрийн reaction part-ыг оръё. За энэ юу ах вэ гэхээр өчигдөрхөн одоо орой reaction юуны яг түн шиг 9 дэх дугаар орсон. За 9 дэх дугаарын барыг ялагч гэсэн баг шүү. Өвзий буюу одоо золбоо. Одоо артист золбоо тэ Rocket Band болон Nysvany-ийн одоо нэлээд ямар юу лээд чи нэр нь юу лээ. Нэлээд гал байсан одоо тийм бүтээлийг бол үнэхээр гал шиг асаач чадсан тайзан дээр гэж хүмүүс яриад байгаа. Тийм учраас бүгдээрээ өнөөдөр яг түн шихийн одоо өвзигийн үзүүлбэрийг үзье. Гэхдээ энэ одоо яг болох юм болов мэдэхгүй. Би Facebook-ээс үзэж байгаа учраас гайгүй болов гэж бодож байна. За яг нэг царай бол угаасаа яг яач Rocket Band харагдахгүй л зүгээр хэлбэр бол угаасаа Rocket Band л байна л да. Тэгээд энэ хоолой нь ямар адилхан юм бэ тий. Одоо энэ царай бол ерөөсөө тийм Rocket Band харагдахгүй л байна л да. Аваад яв гэдэг юм байна тийм. Shot graffiti гэдэг хэлэх юм уу? Зугаатай байлаа шүү дээ тийм нэрээ. Жадсны тохим двойдом бэн, гэж гэсэн гоо тохим мэн. Бик бола шууд дэврэг гэсэн бэн.
what we favori with the dot. 우승감도 제가 또 시키지 주다가다 위기들께서 거짓말 돌이 비든 단. 얻어지는 거의 기억나게 건사에 남은 더 쇼는 거친. 묵직 승무일이 그돈 다스맨 느끼신 돈에 없고 손 거친. 핵심 조더고 재킷을 비석 다 삼기술에 근게 사르비시. 같은 바다 사를 기분도 더 매력 덮고 히딩크 스테이크를 약간 this one is. Яни Сванет ямгаа ирдээ. Нэг өөрөө дууссан байгаа. Microphone 앞을 감아보고 샤프트 써오지 듯이 사는 전 bottom tree 밑두지 버터 어떻게든 손스키 오지 듯이 와는 trend it geek 아직 윈도사 그레이 헐건 서먹할까 스피사나 하는 trend give it quick 두개들이 자란 토스들만 하게 듯이 타운지들 타는 trend hey hey and it's a 파라라라 아픈 컨토성 만지도 눈치도 와라라라 hey hey 장외게 띵득하다 아픈 탈곡까지 더 신곡이 이끌어가다 бүр яг rock band дуудаад байдгүй. Тэр гараж тэ диктатор тариг гараж тэ. Бид тартан замаарах гэж явсан замда яхаа гэж зогсох гэсэн бохын цагтаа гайдад дундаа артаа гэж ирсэн ирүүнүүд биднийг нэрсэн бид хэлдэг гистэй хийсэн өрөөнөөс олцгооч үтэн гистэй хийсэн someone did you think you don't hey hey 잠위에 뜬 크라이다 아무튼 타고 같이 터신 복이 이끌어가다 hey hey and it's a 파라라라 아무튼 컨토 someone did you think you don't hey hey 잠위에 뜬 크라이다 아무튼 타고 같이 터신 복이 이끌어가다 Woo! Ахай шүү. Би зүгээр яг сая ингээд дууны дондор ингээд юуроос бодоод байсан. Нэг л зүйл нь юуроос яг энэ өөрөө дуулсан байгаа л гэж бодож байна. Зүгээр яг rocket bass шиг юу дууллаа штэ. Яг царайны юм бол яг холоос харахад угаасаа rocket bass шиг харагдаж байна. Хамгийн гол нь чи ингээд ийм тесрэлттэй ийм дууг ингээд яг госно гэдэг чи эргэлдээ төрүүлж ирдэг чи бас чадвар өстэй тий. Зүгээр өөрөө дуулсан байгаа л гэж бодож байна. За тэг ямар ч гэсэн яг түн шиг 2024 оны 4-р үлрэл гэдэг чинь чиний 10 улирал явдаг үстэй тий. Тэгээ сүүлийн юунууд YouTube цуган дээр бол баг дуунууд уран юунууд ордгүй юм байлээ. Тэгээд Facebook-ээс л энэ удаагийн reaction парига явуулчихлаа. За тэгээд нэг камер сүртэй copyright майт авахгүй л үдэ гэж одоо найдаад байна. За тэгээд өнөөдрийнхээ reaction пари ер нь бол rock band тухай ярьлаа. За тэгээд энэ өнөөдрийн reaction париг өндөрлүүлье да guys. See you. Дараагийн дугаар уулзлаа. Bye.